Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн минь төргий. За намайг Ариу сайхан гэдэг сонгон найрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимтэмчлийн хэсгийнч эмчээр одоо ажиллаж байгаа. За яг одоо нөгөө хүүхдийн улирлын томооц төвчний өвчлөл ихсэж байгаатай холбоотойгоор одоо иргэдэд зориулсан мэдээлэл хүргэхээр өнөөдрөнд оролцож байна. За яг одоо манай хүүхдүүдийн дунд бол ханиад том ер нь өмнөх одоо саруудаас хамаагүй ихсээд явж байгаа. За энэ нэгдүгээр улирал солигдож байна. Хоёрдугаар ер нь бол одоо нөгөө 9 сараас хойшоо хүүхдийн сэрүүн улирлаараа тэгэхээр ханиад томооц төвчний өвчлөл улирлын чанартайгаар ихсдэг энэ тохиолдлууд ингээд зэрэгцээд явж байна. За яг манай дээр одоо бол нэг 200 гаруй хүүхэд хэвтэ эмчилүүлэгдэж байна. Манай эмнэлгийн нийт одоо хүүхдийн засгууд донд. За яг манай эрчим тэмчилгээний засаг дээр бол өнөөдрийн байдлаар 9 хүүхэдтэй ингээд эмчилгээ явж байна. Дандаа амьсгалын замын халдварууд энэ донд бас хажуугаар нь цөөн тооны суулгалт, ротавирус болон бусад вирус ашиглалттай суулгалтууд эмчилэгдэж байгаа. Яг одоо бол нөгөө улирлын А хүрээ болон Б хүрээний томоогийн дэгдэлт бол харах эхлээгүй байна. Гэсэн хэдий ч одоо хүүхдийн өвчлөл бол ихссэн. Орны тооноос ерөөхдөө бараг гэхэд хэрэг тийшээгээ хандчихад ингээд явж байна. За энэ дундаа ихэнхдээ 0-5 хүртэлх насны хүүхдүүд илүү давмгай өвдөж байгаа. За энэ тэр дундаа одоо удахгүй ер нь бол 0-2 насны хүүхдийн өвчлөл илүү ихсэх хандлага ер нь ажиглагдаж байна. За энэ дунд дээр ээж аавуудад яг ямар асуудлыг анхаарах ёстой вэ гэхлээр хүүхдүүд айгүй нэг улирлын чанартай дулаан хуцлаж өгөх хэрэгтэй. Хамгийн ихний ээлжиндээ 20 дугаарт нь гэх юм бол амаар нөгөө халуун бүлийн шингийн өмнөх хэмжээг уулах хэмжээг ер нь жоохон нэмээд өгөх хэрэгтэй. За ер нь ойролцоогоор нэг 10 кг жинтэй хүүхэдг бол хоногтой 1 литр орчим шингээр нь хэрэгцээтэй гэж үздэг. Тэгэхээр энэ хэмжээний шингэнийг одоо шингэн зүйл гэхээр чинь дандаа ус уулгаатай гэсэн үг шүү дээ. Ер нь бол цай ундааж үүснээс бусдыг нь ер нь шингэн уусанд тооцоод явчихна. Тэгэхээр хоолны шүл гэсэн шингэндээ орно. Тэр ийм шүлрхэг хоолдог бүлийн шингээ муулгадаг тал дээр нэгдүгээр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар нь гэх юм бол амны хаалт зүүх хэрэгтэй байгаад байдаг. Ер нь бол манай одоо хүүхдүүдийн дунд ч гэлтгүй том хүмүүсийн дунд амны хаалт зүүх байдал ер нь бол их муу штэ. Хуучин ковидын үеэр сая нэг хэсэг бол нэлээдгүй амны хаалтыг сайн зүүж исэн. Яг одоо бол тэгээл болчихсон одоо ингэ манай яралтайгаар хэрвээ орой орж ирэл харах юм бол нэг ч амны хаалттай том хүн ч байхгүй хүүхэд ч байхгүй ингээд эмчнэрийн тавьж байгаа эмнэлгийн ажилчдын сувилагч нарын тавьж байгаа шаардлагыг ер нь бол биелүүлдэггүй. За дараагийн юмд бол гар угаах. Маш энгийн одоо ингээл амны хаалт зүү, гараа угаа, бүлээн шингээ муулга гэдэг энэ энгийн зөвлөгөөнүүдийг л иргэд хамгийн түрүүнд дагаад өгөх хэрэгтэй. Дээрээс нь яг үдээд бас юу болдгоо гэхээр нөгөө шуугантай амьсгалууд ер нь ихсдэг. За одоо ер нь нэг 10 сарын сүүл үеэс эхлээд 11 сар, 12 сар хүртэл ер нь аягүй хүүхдүүд шуугж амьсгалж орж ин. За энэ дунд нэлээ бас анхааруулахар асуудлууд байдаг. Юу гэдгийг гэхээр нөгөө саримс зүүчдэг. Вирусын халдвараас сэргийлж байгаа гэдэг ингээд эргэн тойрондын саримс зүүдэг ч юм уу хүүхдээ хүзүүн төр саримс зүүсэн тохиолдлууд орж ирдэг. Тэгэхээр энэ бол одоо энэ хүүхдийн шуугааныг хэсэгтэй дээрээс нь арц хүүж гангаар утдаг тохиолдлууд байдаг. За мөн одоо нөгөө галлага эдэр эхэлж байгаа тамаатай агаар хураашаад энэ тэр бас ингээд шуугаан тамсгалыг хэсэх шалтгаан болоод ирдэг. Тэгэхээр нөгөө агаар жуулт чийгтэй цэвэрлэгээ хийх гэдэг юмнууд дээр бас анхаарч өгөх хэрэгтэй. Дээрээс нь одоо янз бүрийн хурц үнэр хоол унд чарсан хуурсан боорцог хайрах гэх юм уу. Иймэрхүү өнрүүдээс шалтгаалж одоо шуугаан амьсгалуудаас хүүхдүүдэд ихсдэг. Дээрээс нь мөн машины кондишн эсвэл нөгөө пар яг ингээ үлээж байгаа хэсэг дээр хүүхдийг авч явах нь өөрөө энэ хүүхдийн амьсгалын зам хуураж шуугах шалтгаануудын бас нэг болоод идэг. Гэтэ энэ нь одоо ингээ эрүүл хүүхдүүд ингээ шуугаад байна гэсэн үг биш байхгүй. Ер нь бол ханиалгаж байгаа, нус гоожж байгаа ингээ ханиадны шинжтэй хүүхдүүд дээр иймэрхүү одоо сайн хилж байгаа дэглэмүүдийг барихгүйгаас болоод шуугаан амьсгалаа нөх хүүхдийн шуугаан амьсгал гэдэг нь амьсгаадаа нүүр ам хөхрөөл зөксөө зайг ханиалгаад ингээд орж иж байгаа тохиолдлуудыг хэлээд байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлууд бол одоо ихсэн. Тэгэхээр энэ дээр ээж аауд одоо нөгөө витамин D гээд одоо яг тогтмол өгөх юм эсвэл хүүхдийн хоолтон дээр анхаарах их мэтчилэнгийн ийм ажлуудаас илүү их анхаарал өгвөл энэ өвчлөөр одоо жижиг ийм ханиад том уугаар өвдөд эмнэлэг твтэйдэх хувь нь бол хамаагүй багасна л гэж үзэж байна.